Сайн мэцхан нөхдөдөө өнөөдөр бол ширэнгэн айн аялал гэдэг сэдвтэй. Энэ маань легогоор дандаа юм хийгдсэн байгаа. За ингээд найзуудаа өнөөдөр аялалд гарах уу? Аялалд гаръя л да. Аялалд гарвал ёстой гоё штий тий найзуудаа. Тэгээ намайг битгий мартаарай. Оо машинаар явах юм уу? За яах вэ? Машинаар явъя. За гээд энэ тэгтээд оо бид нар яа батхгүй байна. За найз нь явах бэлчөө. За найзуудаа явцгаая. Вау, ямар гоё газар вэ. За энэ хоног төөрөглөх үү? Үгүй цаашаа явъя. За тий. Хөөх энэ юу машин бэ? Хөөх энэ ч өстой гоё харагдаж байна да. Энэ машинд нэг эртний юм шиг харагдаад байна. За бүгдээрээ орж үзцгээе. Сайн байна уу? Яа дурсан хүмүүс байна? Гэхэд тэд нар та нар яг яаж ботлох вэ? Би цонхоор авчи. Одоо та нар юм уу найзуудаа? Чи яагаад энэ амьддаг гэдгийг илүү юм? Зүгээр л манай эмээ өвгөн байш юм аа. Тэгээд тэд нар хэсэг хугацаанд ээж өгдөл. За би та нарт орцч өгье гэж хэлв. Тэнгүүт нь тэд нар маш гоё тансаг орон дээр урлаа. За бүгдээрээ одоо бэлё. Одоо явъя заяа. За одоо ширэнгэн нэргсэн аялал шүү. За эндээ онч хөөх энэ хөөрхөн амтыг хараач. Би энэ үнхээр хайртай. За би одоо эндээс нэг балан ус ууч. Истаатай. За нэг жилийн дараа. Найзуудаа нэг жилийн өмнө бүгдээ аялал гарсан санаж байна гэсэн. Тийм ээ. Тайдгарах уу? Үгүй. За тэгвэл яд заримны дэлгүүрт чи яг. За тэгээ. Заримны дэлгүүр сайн уу? Би нэг зарим авъя. За энэ болохоор нэг алмаас нүгтэй. Хөөх нэг алмаазаа бид нэр аялалд явж нэг алмаас олсон бай. Хатагтай. Баярлаа. Ням. Ингээд төгсөв. Энэ бол үнэхээр сайхан сургамж.